бүхэнд өмнөх зураг хичээлүүдээр бид ерөнхий шалгалтын өмнө оноод ирсэн шалгалтын материалуудаас сурагчдын бас тааруухан бодсон хэд уран бодлогуудаар тайлбар бодлуудыг хийсэн байна. За одоо өнөөдрөөс их зураг хичээлүүд дээр цөм хөтөлбөрч шинээр орсон агуулга сэдвүүдээс тодорхой онолын баг зэрэг ойлголтууд өгөөд бас жишээ бодлогуудыг бол та бүхэнд хүргэх болно. За өнөөдөр та бүхэнд би комплекс тоо гэсэн сэдвээр энэ комплекс тоо гэсэн сэдвийн эхлэл хэсэг тэгээд эхлэлийн үйлдэлүүдийг та бүхэнд бол танилцуулах болно. За бид x квадратын цус хасахны гэсэн тэгшэл бодит шийдвүү гэдгийг бол мэднэ. Тооны квадрат сөрөг тоо гэж болохгүй гэж үндэслэх шүү дээ бид. Тэгэхэд бодит тоог өргөгдөх хэрэгцээний улмаас квадрат нь хасах нэгтэй тэнцүү байх тоо байна гэж үзээд, өөрөөр хэлбэл и квадрат нь хасах нэг байх и тоо байна гэж үзээд энэ нөхцөлийг биелүүлж байгаа и тоог хуурмаг нэгж гэж нэрлэдэг байна. Тэгэхээр тооны квадрат өөрөөр хэлбэл сөрөг болж байна гэсэн. Тэр чигүүл сөрөг тооноос квадрат язгуур гарах боломжтой болж байгаа гэсэн. Энэ хуурмаг нэгж байна гэж үзснэ. Тэгэхээр юу гэсэн үг болж таарч байгаа юм бэ гэхээр бидний өмнө квадрат ихтэй бодож байхад дискриминантын сөрөгтэй олчих юм бол бид нэр бодит шийдвүү гэж үздэг байсан. Тэгэхээр квадрат нь сөрөг нэг байдаг буюу сөрөг тооноос язгуур гарах боломжтой болсноор квадрат ихтэй бодит тооноос өөр бас шийдэлтэй байж болох тухай яригдж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр ийм тоонуудыг бол бид бодит тоогоор өргөхөд та бүхэнд хэлж байгаа маань. Тэгэхээр энэ тоог бол комплекс тоо гэж нэрлэдэг байна. Комплекс тоо ямар хөө хэлбэртэй байх вэ гэхээр А, Б бол ямар нэгэн өгсөн нэг бодит тоо байгаа гэж үзье л да. Тэгэхээр энэ А, Б гэсэн хоёр бодит тоо болон бидний квадрат нь хасахныг байдаг И гэсэн хуурмаг нэгжээс хамаарсан ийм хэлбэрийн тоог ерөнхийд нь комплекс тоо гэж нэрлэж байгаа. Комплекс тоо гэж нэрлэж байгаа. За энэ А гэсэн тоог энэ комплекс тооны бодит хэсэг. За Б болохоор комплекс тооны хуурмаг хэсэг гэж нэрлэдэг. Хуурмаг хэсэг гэж нэрлэдэг байна. Хэрвээ энэ комплекс тооны хуурмаг хэсэг рүү Б-ийн тэг байх үед А дээр нэмэх нь Б-ийн гэсэн тоо маань А-та тэнцүү болж бодит тоог илэрхийлж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл комплекс тооны хуурмаг хэсэг нь байх юм бол бидний өмнө судалж байсан бодит тоо гарч иж байна гэсэн. Бидний бодит тоо гэдэг болохоор хуурмаг хэсэг нь байдаг комплекс тоо гэж ерөнхийдөө ойлгож болж байна гэсэн үг байна. За энэ комплекс тоон дээр ямар чанар байдаг, ямар үйлдэлүүд байдаг юм бэ гэдгээр одоо бүгдээр ярилцъя. За тэгэхээр нэг хоёр зүйлийг хэлж өгье. За А-гаас хасах нь Б-И гэсэн энэ тоог хуурмаг хэсгийн Б-г өмнө хасах гэж хэлчихэ. Энэ тоог А дээр нэмэх нь Б-И гэсэн комплекс тооны хосмог тоо гэж нэрлэдэг. Хосмог тоо гэж нэрлэдэг байна. За одоо та бүхэнд комплекс тоон дээр ямар үйлдэл хийж болох вэ гэхээр бидний энгийн бодит тоон дээр хийжсэн нэмэх хас загваржуулах, хуваалцах юм уу, зэрэг дэвшүүлэх, язгуур гарах гэсэн үйлдэл бол бүгдээрээ байгаа. Ганцхан ялгаатай зүйл нь юу вэ гэхээр бодит тоог жишж болдог бол комплекс тоо болж жишэх боломжгүй байна. Бусад үйлдэлүүд бол ерөнхийдөө бол зөвшөөрөгдөнө гэж ойлгож болно. За ингээ бүгдээрээ дасгал бодлогуудаар дамжуулж үйлдэлүүдтэй танилцсан комплекс тооны. За нэгдүгээр бодлого дөрүүдээр нэмэх нь 5i гэсэн тооноос хасах нь 3-аас хасах нь 2i гэсэн комплекс тоо хасч байна. Тэгэхээр комплекс тооны нэмэх хасах үйлдэл яаж хийгдэх вэ гэхээр хоёр комплекс тоог нэмж байгаа бол бодит хэсгүүдийг нэмээд хуурмаг хэсгүүдийг нэмэх үйлдэл хийдэг байгаа. За хасж байгаа бол адилхан. Бодит хэсгүүдийн насна, хуурмаг хэсгүүдийн наснаа гэсэн. Тэгэхээр эхний болгонд нэгдүгээр тооны бодит хэсэг нь 4, хоёрдугаар комплекс тооны бодит хэсэг нь 3-аас 4-өөс 3 гэсгээд 1 болчихж байгаа гэсэн. 5i-гээс хасах нь хас 2 гэхээр нэмэх 7i болж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл үр дүнд нь нэгдээд нэмэх нь 7i гэсэн комплекс тоо гарч байгаа гэсэн. За хоёр комплекс тоог үржүүлж үзье. За тэгэхээр бид нар энгийн хаалтныг хуулиар үржүүлэх юм бол 6. За 2-оор гişүнчлэн үржүүлээ 2 дугаар хаалтаа 6. 2i хасах нь 15i
хасах нь 5E-ийн квадрат. За E квадрат бид нар хасах нэг гэдгийг бол мэдж байгаа юм. Нөгөө хоорон нэгжүүд квадрат нь хасах нэг байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол нэмэх 5 болчихж байгаа гэсэн. Тэгэхээр 6 таа нэхээр 11 хасах нь 13E. За өөрөөр хэлбэл ялгуур зам үржүүр хоёр комплексны ялгуур үржүүрийг гэж жишээ мэдээлээ. За одоо 3 дугаар болохоор хоёр комплекстой яаж хуваах вэ гэсэн зүйлийг авч үзье. За тэгэхээр хуваах үйлдэл бол бид яаж хийх вэ гэхээр хуваарьд байгаа тооны хосмог тоогоор нь өөрөөр хэлбэл 3-аас хийгсэн тооны хосмог тоо 3 дээр нэмэх хий болно гэсэн үг. Бүртгүүр хоёрыг хосмог тоогоор нь үржүүлчих. Тодорхой бүртгүүр хоёрыг хосмог тоогоор үржүүлэх юм бол яагаад хосмогоор үржүүлсэн бэ гэдэг нь бол одоо тодорхойлох байна. Квадратуудын ялгуурын томьёогоор 3-ийн квадратаас хасах нь E-ийн квадрат болно гэсэн. За дээр бол бид нар 2 дугаар жишээтэй адилхан хоёр комплекстой үржүүлэх үйлдэл бол хийж чадж байгаа. Хоёр комплекстой үржүүлэхээр за 3 дээр нэмэх E энэ хий C энэ хий 3E квадрат болж байгаа гэсэн. За E квадрат хасах нэг байгаа учраас хуваарьт бол 10 болчихж байна. За бүрдүүрт нь болохоор 3E квадрат чинь хасах 3 гэсэн. 3-таагаар үүсэлцээ тийм болж байна. 10E. Буюу 10E-г 10 туухаар E болж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр комплексны ноогдуу бүрдүүн бас комплекстой E гэсэн комплекстой болсон гэдэг. За 4-р жишээ бодлоо. 2 дээр нэмэх E гэсэн тооны квадрат. За нийлбэрийн квадратын томьёогоор хавах юм бол 2-ийн квадрат. Нэмэх 2-ыг үржих нь 1-р тоо, 2-р тоо, нэмэх нь 2-р тооны квадрат. За E квадрат хасах нэг. E квадрат хасах нэг учраас 2-ийн квадрат хасах нэг гэхээр 3 гарч байгаа нэг нь 4E болж байгаа гэсэн. За 5-р бол энэ комплекс тоо болгоныг үйлдэл хийсний үр дүнд комплекс тоо болгоныг А дээр нэмэх нь B гэсэн энэ хэлбэрт дандаа оруулж бичих хэрэгтэй байгаа. За E нэмэх нь E квадрат хасах нэг учраас энэ бол хасах 2 болно гэсэн үг. Нэмэх нь 3-ыг үржих. E кубыг бид нар юу гэж оруулж болох вэ гэхээр E квадрат нь хасах нэг гэдгийг бид ашиглах хэрэгтэй. Учраас E квадратыг үржих нь E гэж бичиж болж байна гэсэн үг. За тэгэхээр юу болж байгаа вэ гэхээр E-гээс хасах нь 2. Энд E квадрат нь хасах нэг байгаа учраас энд хасах 3E гарч байгаа гэсэн үг. За энэ дээр одоо хэлбэрчлэл хасах 2 хасах нь 2E болж байгаа нэ. За дараагийн 6 дугаар болохоор 1 дээр нэмэх хийсэн тооны 20 зэргийг болгоо гэж. За тэгэхээр бид 20 зэргийг квадратын 10 зэрэг гэж бичиж болно тийм ээ. Зэргийн зэрэг бол 2 12 үржигтэй зэргүүд үржигтэй хараад байгаа гэсэн үг шүү дээ. За одоо энэ хаалтан дотор байгаа хэлбэрчлэл 1 дээр нэмэх нь нийлбэрийн квадратын томьёогоор задлууд 1 дээр нэмэх нь 2E E квадратын 10 зэрэг болж байгаа гэсэн. За E квадрат бол хасах нэг гэдэг юм гэж байгаа. Хасах нэг нэмэх нэг гэхээр тэг болчих гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 2E-ийн 10 зэрэг болж байгаа гэсэн. Тэр 2-ийн 10 зэргийг үржих нь E-ийн 10 зэрэг. За E 10 зэргийг бид нар яаж хэлбэрчилж болох вэ гэж. 2-ийн 10 зэргийг үржих нь мөн E квадрат хасах нэг гэдгээр бид ашиглах хэрэгтэй тийм ээ. Тэр E-ийн квадраттай ялгарч энэний 5 зэрэг байж зэргийн зэрэглээд 10 зэрэг хасах гэсэн. Одоо E квадрат хасах нэгийн 5 зэрэг хасах нэг учраас энэ болохоор хасах нэмэгтэй 2-ийн 10 зэрэг гарна гэсэн. За 7 дугаар болгонд бүгдээр ярилцъя. За бидний ийм зүйлийг одоо ойлгож болж байгаа гэсэн. E-ийн квадрат хасах нэг байгаа учраас бид нар хасах нэгээс квадрат язгуур авах юм бол E гэсэн хуурмаг нэгж гарч байгаа гэж үндсэндээ ойлгож болно. А ийм учраас бид нар А хэрвээ тгээс их тоо үед ийм үед язгуур доор сөрөг А байх юм бол бид нар эндээс хуурмаг нэгж ашиглаад язгуур гаргах боломжтой болж байгаа. Энийг бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр язгуур доор А-г үржих нь хасах нэг буюу язгуур доор А-г үржих нь
хасах нэгээс E гэсэн хурам нэгж гарч ирж байгаа учраас язгуурдаар А гүйж хийгээд ойлгочих болно. За иймсдээ бид нар би хичээл ихэнд ярьсанчлан квадрат бичлэгийн дискриминант сөрөг тоо болчихж байгаа. Өнөөдрийн бидний үзэж байгаа комплекс тооноос хамаараад сөрөг тооноос квадрат язгуур гараа учраас гарч ирж байгаа учраас E гэсэн комплекс тооноос хамаарсан комплекс шийдтэй байж болно гэсэн үг болж таарч байгаа. Энэ квадрат бичлэгийн дискриминант сөрөг болсон байна. За энэ сүүлд үзсэн чанарыг ашиглаад 7 дугаар онцлог бүхэн яваа бэ. За дөрүүдээр нэмэх нь хасах 5-ыг түрүү хэлсэнчлэн язгуурдоор 5-ыг бүрчгэн хасах нэгээс нь E гарч байгаа гэдгийг E гэж бичиж болж байна. 3-аас хасах нь. За хасах язгуурдоор 5 байна. Бас энийг болохоор 5-ыг бүрчгэн E гэж бичиж болно гэсэн. За одоо гişмжлэг үржүүлээ. Одоо гişмжлэг үржүүлэх юм бол 12 хасах нь 4 язгуурдоор 5E. За одоо язгуурдоор 5E гişмжлэг үржүүлэх юм бол 3 язгуурдоор 5E. Язгуурдоор 5E хасах язгуурдоор 5E-гээр үржихээр хасах тэмдэгтээ 5E-ийн квадрат болчих. За E квадрат хасахыг гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр энд бол нэмэх 5 гарна. 12 тоо нийлэхээр 17 болчихж байна. 4 язгуурдоор хасах 4 язгуурдоор 5E, нэмэх 3 язгуурдоор 5E гэхээр хасах тэмдэгтээ язгуурдоор 5E болж байгаа гэсэн байна. За ингээд 7 бодлогон дээр комплекс тооны ерөнхий эхний хэсэг үйлдэлүүдийг та бүхэнд жишээгээр тайлбарлалаа. За дараагийн хичээлдээ комплекс тооны тригонометр бичлэг, комплекс тооны дүрслэл зэрэг зүйлүүдийг та бүхэнд бас сурлаар хөрөх болно. За өнөөдрийн хичээл бол дуусч байна.